Үндэсний бичгийн хичээл номер 5. Хичээлийн танилцуулга. Үйлдэх чиглэлийн тяалгалын нөхцөлийг таниулах сэдэвт хичээл. Агуулгын залгамж холбоо. Өмнөх хичээлээр заах, гарах, хамтрахын тяалгалын нөхцөлийг зөв дагуулan бичиж сурсан бол өнөөдрийн хичээлээр үйлдэх чиглэлийн тяалгалын нөхцөлийг зөв дагуулan бичиж сурнаа. Хичээлийн зорилго. Үйлдэх чиглэлийн тяалгалын нөхцлүүдийг таньж, дэвсгэр үсгийг баттган, үгийг зөв хувилган, холбоо үг, өгүүлбэрийг зөв уншиж бичиж сурнаа. Энэхүү зорилгын хүрээнд өмнөх мэдлэгээ баттгах, дармал бичмэл бүхий холбоо үг, хялбар үгтэй өгүүлбэрийг унших, үйлдэх чиглэлийн тяалгалын нөхцлүүдийг таних, нэр үгийн тяалгалын нөхцлүүдээр хувилган хичээнгүй бичих гэсэн зорилтын хүрээнд өнөөдрийн хичээл явагдана. Хичээлдээ идэвхтэй оролцоорой. Алхам 2. Өмнөх мэдлэгийн баттгал. Үлгэрийн эхлэл хэсгийг уншаад нэрийн тяалгалын нөхцөлтэй үгсийг олж дүрмийг тайлбарлаарай. Дасгал даалгавар ажилласан бол зөв хариутаагаа тулгацгаая. Урдын цагт ийн гэсэн үг нь харьяалахын тяалгалын нөхцөл, ихшгээр төгссөн үгэнд дагуулна. Туу буюу өгхөршхийн тяалгал, хатуу дэвсгэрээр төгссөн үгэнд зөв дагуулan бичдэг. Алхам 3. Дараах өгүүлбэрийг уншаад хөрвүүлж бичгтээ цэгийн оронд тохирох нөхцөлийг кириллээр залган бичээрэй. Дасгалаа хийсэн бол зөв хариутаагаа тулгацгаая. Наран дэлгэр өглөө эртлэн босоод өвөөгийнхөө рүүгээ мориор явлаа. Руу, ор гэсэн хоёр залгуур. Руу буюу чиглэлийн тяалгал, ор буюу үйлдэхийн тяалгалын нөхцөл байна. Үйлдэх чиглэлийн тяалгалын нөхцөлийг хэрхэн зөв дагуулan бичдэг вэ? Үйлдэхийн тяалгал нь R-ын дөрвөн зэрэг буюу үндэсний бичигт бар, ER гэсэн хоёр хэлбэрээр бичигддэг. Бар буюу ихшгээр төгссөн үгэнд дагуулan бичнэ. ER буюу гээгүүлэгчээр төгссөн үгэнд дагуулan бичнэ. Чиглэлийн тяалгалын руу буюу уруугу үгийн төгсгөл харгалзахгүйгээр шууд дагуулan бичдэг. Алхам 4. Өгүүлбэрийг уншаад хичээнгүй бичгтээ цэгийн оронд үйлдэх болон чиглэлийн тяалгалын нөхцлүүдээс тохирохыг зөв дагуулan бичээрэй. Дасгалаа ажилласан бол зөв хариутаагаа тулгаарай. Төмөр буюу гээгүүлэгчээр төгссөн үгэнд үйлдэхийн тяалгалын ER гэсэн дагаврыг залгана. Гол. За руу буюу үгийн төгсгөл харгалзахгүй залгана. Морь буюу ихшгээр төгссөн үгэнд бар хэмээх залгаврыг зөв дагуулan бичнэ. Алхам 5. Өгүүлбэрийг дэвтэртээ хичээнгүй хуулан бичгтээ үйлдэх болон чиглэлийн тяалгалын нөхцөлтэй үгсийг олж доогуур нь зурж тэмдэглээрэй. Нэгэн өдөр хүү эмээлт хүлгээр алс нутгийн зүг рүү хүлгийн жолоо залжээ гэсэн өгүүлбэр байна. За тэгвэл энэхүү өгүүлбэрт хүлгээр зүг рүү хэмээх хоёр үг нь үйлдэх болон чиглэлийн тяалгалаар хувилсан байна. Алхам 6. Үлгэрийн үргэлжлэл хэсгийг уншаад тяалгалын нөхцөлтэй үгсийг түүн бичиж дараах үснэгтэд ангилан бичнэ. За даалгаврын зөв хариутаагаа тулгацгаая. За гэрийн даалгаварт тяалгалын нөхцлүүдээ зөв ангилан бичээрэй. Даалгаврын гүйцэтгэлээ нягтлаад дараах рубрикийн аргаар өөрийгөө үнэлээрэй. Хичээнгүйлэн суралцсан та нартаа баярлалаа.